Судалгаагаар батлагдсан хүүхдэд ухаантай болгож хүмүүжүүлэх шилдэг 5 арга. 1-р ном их унших. Наснаас хамааралгүйгээр хүүхдэд ном их уншуулах. Хүүхэд аав ээжээ харж өсдөг болохоор номон дуртай аав ээжтэй хүүхэд өөрөө номон дуртай болж өсөж хүмүүждэг. Хүүхэд ном уншсанаар сэтгэн бодох чадвар, харилцааны чадвар, асуудлын шийдлийг олох чадвар сайжирдаг. 2-дугаар хүүхдтэйгээ сайн ярилцах. Хүүхдтэйгээ сайн ярилцах нь хүүхдийн сэтгэл зүйн хөгжилд маш сайнаар нөлөөлдөг. Ярилцахдаа хүүхдийн яриагаар биш том хүний яриаг хүүхдэд ойлгоход хялбар байдлаар хүүхдтэйгээ ярилцаарай. 3-дугаар сэтгэн бодох чадварыг нь хөгжүүлэх. Өөрөөр нь хялбар өгүүлбэр зохиолгож, эвлүүлдэг тоглоомор тоглосон хүүхдийн сэтгэн бодох чадварыг сайжруулдаг. Бас 3 жил ямар нэгэн хөгжмийн зэмсгээр хичээлсэн хүүхэд бусад хичээлүүдтэй ч гэсэн сайн болдог. Харин 4-дүгээр сониуч зангийг хөгжүүлэх. Хүүхэд жаахан багтаа янз бүрийн зүйлд сониуч зан хөдөлдөг боловч том болох тусмаа тэр сониуч зан нь баг багаар багасж байдаг. Ухаантай эцэг их бол хүүхдийнхээ сониуч зангийг алга болгохгүй тулд мөнзөө